Үжимчээ бол ингээд одоо өмнө бүргэн ингээд босоо байдаг. Арын бүргэн бол арай ингээд налуу шиг. Өөр гаж юм бол одоо янз янз байна шүү дээ. Энэ мөлөр бодвол эн чинь авга янс юм бол. Юмбөө мөл гэж хэлдэг юм аа. Манай тийш юм бол яг энэ хоёр үжимчин бас хоёр астаа. Энэ бол баруун үжимтний хэлбэртэй. Манай жүү үжимтнийх нь арай энэс бас астаа юм аа. Энэ арын бүргэн ингээд налуу ийм байдаг. Энэ хоёр үжимтний мөлийн онцлог нь бол одоо ганжиг бол ерөнхийдөө адилаа. Манайхны тийш юм бол одоо сүүлийн үед бол сүлжмэл ганжиг хэрэгжилдэг. Одоо тэр нь бол гангалж штат. Уулын өмөлүүд бол бас адилгүй. Сайхан жасалдын өмөл манаас бол жалууд нь жаслын өмөл гэж засаар нь бас нэг байдгаа жил цагаан сарлаад бас олон нийтийн чуглаан дээр бол арай бас нэг сайхан ийм гангалцсан өмөл мөнгө өмөл хүртэр байдаг. Тэгээд гэр дээр тогтдог бол бас адуу маланд явдаг үргэлжийн хэрэгэлдэг бол бас астаа шүү дээ. Өмлөг догшин унна. Өний чи өмлөг догшин бол хаглаа ичүүлээс их хүртэгтэй тайрна шүү дээ. Инклэн юунд хэрэглэх чаг авах чандаа тохируулдаг юм аа. Ер нь энэ суудан араншаана дунгай. Энэ өмөл бас яг манай баруун үжимтэн зүгийнхээ. Би бол жүү үжимтэн юм шүү. Жүү үжимтний өмөл бол бас арай ондоо манай тэр мантулыг өрөнгөв улганы өмөл бол ерөнхийдөө мөр аршаана. Энэ дотор бас шим янзтай өмөл байна. Энэ өмөл ер нь баруун үжимч янз юм аа. Энэ бүр юм. Энэ бол одоо жахар янз юм. Энэ одоо манай зүү үжимтний өмөлний төлөвтэй. Яг энэ бол одоо яг манай олон зүү үжимчний өмөлний янзтай байх шүү. Энэ хоёр бол бүр астаа шүү. Тийм шүү. Энэ ч одоо жоохон манай авгын өргөдөг хонхтой өмөл гэдэг чинь. Уулын авга өмөл. Одоо манайхан чиглэлдэг юм.